Монгол улсын боловсролын ууган их сургуулиудын нэг Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан түгийн болон Баялдааны гавьяаны одонд үндэсний баталгаа хамгаалах их сургууль болон дотоод хэргийн их сургуулийг нийтдээ 800 орчим сонсогч төгсөж байна. Энэ жил онцгойлох дипломтой төгссөн төгсөгчдийн цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгийг Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэгчний ерөнхий командлагч хүрэлцэх гардуулан өгсөн юм. Алдар түүх сургуулиудын төгсөгчид та бүхэн эх орныхоо төлөө халуун ан бүлээн цусаа зориулсан эрэлхэг өвөгдөөс өргөсөн дангарахтай үнэнчээр хүчин зүтгэсэн Ахмад үеийнхээ баатарлаг үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж Монгол улсын тусгаар тогтнол газар нутаг ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртөө биелүүлнэ гэдэгт Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэг түвшний ерөнхий командлагч итгэл төгс байна. Суралцж байгаа төгссөн олон 10 одоо энэ залуучууд маань бүгдээрээ одоо улс орныхаа хөгжил дэвшлийн төлөө, эх орныхаа тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө бас ажиллах ийм хүмүүс байгаа. Тийм учраас энэ хүмүүс маань өөрсдийнхөө одоо албаа нэр төртөө хашиж үдэд байлуулсан ийм одоо албаа агч болно гэдэгт одоо би бүрэн итгэлтэй байна. За үндэсний баталгаа хамгаалах сургуулийг 350 орчим, дотоод хэргийн сургуулийг 500 орчим одоо офицер ахлагч нар төгсөж өнөөдөр төгсөлтийнхөө гэрчлэгээ цэргийн цолыг одоо гаргаж явлаа. За энэ жил одоо сургуулиудаас олон одоо сонсогч нар онц үнэлгээтэй төгсөж байгаа. Эдгээрээс одоо онцлог үнэлгээтэй төгссөн 30 одоо офицер ахлагчид Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэг түвшний командлагч биечлэн одоо гэрчлэгээ цэргийн цол одоо гардууллаа. Нийт төгсөгчид үндэсний баталгаа хамгаалах их сургууль, дотоод хэргийн их сургуулийн Баялдааны туганд хүндэтгэл илэрхийлсэн. Тэдний хувьд мэргэжилтийн хайртай, хүний эрхийг дээдлсэн ёс зүйтэй албан хаагч байна гэдгийг илэрхийлж байлаа. Эсдийн ерөнхий шалгалт өгөхдөө дотоод хэргийн их сургууль 10 жил төсөв орохтой дотоод хэргийн их сургуульд орё гэсэн хүсэл зорилготой байсан. Тэгээд зорьсон сургуульд орохын тулд би хугацаад хэдийн цэрэгтэй бод 19 он цэрэгтэй бод одоо тэгээд байлагчаас авахгүйлаад зорьсон зорилгынхаа араас тууштай явж зүтгэсний эцэст өнөөдөр ингээд Тэлийн авалт эрхний газрын даргын тушаалаар дэслэг цол авч офицерын бүрэлдэхүүнд орж байгаадаа ингээд маш их баяртай байна. Сэтгэл маш их өндөр байна. Дотоод хэргийн сургуулийг онцлог дипломтой төгссөн маань миний хувьд бол маш тийм нэр төр бахархлын хэрэг байлаа. Энд бол одоо яг ингээд цагдаагийн мэрэгжилдээ тухайн одоо нөгөө эзэмшиж байгаа мэрэгжилдээ үнэн ч эзэн байхын тулд одоо тасралтгүй өөрийгөө хөгжүүлж онол практикийг ингээд хослуулж ингээд сурцснараа өнөөдрийн энэ амжилтын маань одоо үндэс гэж би харж байгаа. Төгсөгчдийн хувьд улс орныхон аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амар тайван амьдралыг сахин хамгаалах үүрэг бүхий тусгай албанд 400 800 зэвсэг томилогдсон ажиллахад бэлэн болж байгаа нь энэ юм аа.